баяр баясгалын амт Yoplay. Жинхэнэ төмсөөрөө Florence. Биширмээр ахыгч нэвтрүүлэгт хөшигний цаан суух олонний танил нэгнийг оролцогч 6 хүүхэд 5 сэжүүрийг ашиглан таахуулна. Амжилт хүсье. За YouTube хийдэг хөө юм байна. Тэгж таач магадгүй шүү. Хагцлаас энэ бол миний бодлоор энэ бол юу Monkey Monkey за хэмжиж ялхаа. Үс сайхан бол зүс сайхан гэдгийг үсээр тачи гэж. Сая гэхдээ чихийн ингэсэн дээ. Ер нь бол чихийн ингэснийг бодоход бич та бизээ юм уу сайхнаа ах хоёр ээж магадгүй. Бизээ юм сайхнаа гэж мэдгүй. Мэдгүй. Сайхнаа магадгүй. Сайхнаа юм баха. Магадгүй. Сайхнаа биш аа. Гэтэ үсний тасалд нь биш юм шиг байна. За вэж. За. Энийн үсний тасалд нь яг цогтой ах шиг харагдаад байна надаа. Би ч бас тэгж бодож байна. Өгший дөө. Сайхнаа юм шүү. Иннээс сайхнаа гэж бодлоо. Вэж. За. Энэ сайхтай ах дандаа үсээ ингэдэг байхгүй юу? За тэгэхээр сайх биш. За хоёрдоос гэдэг юу гэдэг вүлээ? Кремикс магадгүй. Кремикс чи бизнестэй биш. Би яг ийм хөөрстэй штэ. Манайхаа ийм тийм кремикс үсээ ингэж цэцүүлж болно штэ тий. Бодлоо би төөрөгдүүлгээд ингэж үсээ ингэж засаад тэгээд бидний төөрөгдүүлэх гэж ингэсэн байж магадгүй. Тэгээд яг нөгөө нэг адилхан бодоолгүй болж байна. Кремикс юм шүү. За түшиг юм байна. За хүүхдтэй юм шүү. Түшиг хүүхдгүй за. Түшиг хүүхдтэй. Түшиг хүүхдтэй. Багтын шүү. Хүүхдтэй яг түшиг цогтооч бас хүүхдтэй шүү. Цогтоо хүүхдүүд биш. Түшиг уулаатай оваа. Сая тэгтээ өөрөө доо таамар цогтооч арай түшиг биш байгаас түшигээс жижиг юм шүү. За энэ л авахгүй эрэгтэй хүмүүсээ гэдүүлээ бодох юм байна. Хоёр дөрөв төдөө болж байна. За ингээ 3 шижүүр олчиж байгаа юм. Рина контр 4 кай юм шүү. Рина юм шүү. Хүүхэдтэй гэсэн штэ бол. Рина ч хүүхэдгүй тийм шүү. Хүүхэдгүй шүү. Рина ч хүүхэдгүй шүү. Энэ түшиг байна яг царайнаас нь харахад яг түшиг байдаг шүү. Тэгээ буруу YouTube хийдэг хүн биш YouTube хийдэг дууч юм гэж болно шүү. Rocket B яаж өгдөг шүү дээ. Rocket B ч халдсан шүү дээ тийм. Өтгөө перек зүсэн ч гэж болно шүү дээ. Тэгсэн дээрээ перек зүсэн ч гэж болно шүү дээ. За яг хийм. Манайхан. Надаа нэг юм санаа байна заяа. За YouTube хийдэг. Тэгээд сая эрэгтэй хүүхдтэй YouTube хийлгэрэг биш гэсэн шүү дээ. Хоёр YouTube хийсэн. Тэгэхээр энэ бол миний бодлоор нэг дууч гангаа байж. Гангаа? Хүүхдтэй. Гангаа ч хүүхдтэй биш. Таандаа гэж магадгүй. За Монгол хүн байна. Би Монгол юм. За Монгол. За Сэлэнгэ одоо өгч. Дархан ууд дээр. Сэлэнгэ имгийн дархан уулгны. Дархан уудад амьдэрдэг хүн юм байж болох уу? Хөөе энэгээр да жижиг юм уу? Хүүхдтэй. Тэгээд дархан уул амьдэрдэг. Ёстон. За би мэдгүй. Бэж. Гангаа ч дархан уулах сэлэнгийн дархан уулах. Хөөе бэж уучтаа. Би нэг муу юм биш. Бэж гангаа юм шүү. Тэгээд дугаа. Энэ юм гэдэг. Бэж гангаа юм гэсэн. Хөөе дугаач та. Rocket baby ч шүү. Магадгүй ямар нэг дархан ууд амьддаг ютубер гэж магадгүй. Гутал харуулж байна. Энэ түшиг байна. Нэрээс хөө түшиг байна. Тавигтай. Манайхаа та нараас гарыг харсан шүү дээ. Булчинтай харагдсан. Тэгэхээр түшиг байна. Манайхаа YouTube руу чинь хаана амьдардаг ерөөсөө хэлдэггүй шүү дээ. Тэгэхээр бол энэ асуудал зөв нь жоохон эвгэлзээтэй л. Манайхаа надаа нэг юм санаа. Энэ бол юу гангаа юм уу түшиг хоёр юм юм. Энэ түшиг хоёр. Энэ гангаа биш гэсэн шүү дээ. Тэнгүүд энэ хатгингүүд бас за дахиад нэг сэжүүрх гэж юм. Чи энэ удаа хач бахам дараа. Юу вэ?
Энэ юу гэж байна? За наачаахгүй нэрнийх нь ахгүй үсэх нэж багтав шүү. Нэрнийх нь англи үсэг гэж магадгүй шүү. C дой E гэж байна. C E үгжи дой. C E. Эсвэл ахгүй тийм сувгийн хүн юм болов? Тийм сувгт байдаг. Хөөе энэ скол юу YouTube сувгийн нэрлүүдийн ингээ хооронд нь холиод яатсан байдаг юм шүү. Ой тэгвэл эндээс нь ухрааж үжээд миний голоос нь оруулаад тэгээд үлчтэй. Эс гэдэг чинь би 5 сэжүү тэгээд юм шүү. Тэр ихэд нүдний шилгүй байна. Нүдний шилээ тайлцсан байж бас болно шүү дээ. Харин би бас тэгж бодож байна. Шилээ хаана ууцсан байх юм чи тэр шилээ. Утсан дараа. Утас. Утсан. Түшиг гарч ийн. Түшиг байна. Түшиг. Энэ бол 100% түшиг. Манайха ямар ч хийж мэдсэн байна. YouTube чэйд орчихсон байна. Хай. YouTube чэйд орчихсон. YouTube чэйд орчихсон. Энэ түшиг байна. Энэ яг түшиг байна. Харин чи юу вэ? Тэгсэн ихтэй хүүхдгүй шүү. Чи юу? Танэрий артист. Наас чи юу даа? Наас чи юу даа? Чи агата наад чи юу даа? Чи юм бол. За дахиад нэг сич юм. Яа. Сүүтөө. Хүүхдтэй гэсэн. Хөө сайн нэг хөдгөө үзсэн би харж амжсаггүй. Харж амжсангүй. Хөө ингэсэн гинөө. Зоргоо нэмэх тэмдэг зоргоо юм шүү. Зоргоо гэж магадгүй зоргоо чи ингэ зоргоо гэж шүү. Нөгөө нэг бас нэг хот амждаг. Ингэж аим навартай үздэг байхгүй ингэж. Тэгэхээр чи энэ зоргоо юм шүү. Зоргоо ч бас аим бочиндаг шүү. Гэтэ хүүхэдгүй зоргоо чи. Тэгэхээр чи зоргоо биш вэ шүү. Хөө надад санаа өрлөө. Ингэдэг байхгүй юу? Ингэхээр чи дахиад нэмээд хүүхэдтэй юм шүү. Ингэхээр чи үгүй дахиад нэмээд хүүхэдтэй байж магадгүй шүү. Дахиад нэмээд хүүхэдтэй гэсэн үг бас хүүхч магадгүй шүү. За энэ одоо би авч идэхгүй. Өө хулангоо. Оо юу вэ харъя та. Оп кино. Үгүй энэ OPK. KOV юм уу? Бэж та. Энэ хоёр нийтэд ямар ч үг болохгүй байх. OPK C E чим Ковский. Энэ скол дуу гэж магадгүй. За тааш хүн би юу мэдгүй байна. Өө энэ гарда баг дуу гэж магадгүй. Энэ гараа энэ чи өөр үсэг гэж магадгүй. Сигээс танд яагаад байна? Си гэдэг. Эндээс сигээс өөр үсэг байхгүй шүү дээ ингээ. Хигсэн үсэг өөр байхгүй шүү дээ. Харин тийм ээ хавьяагаа чарсан гэж. Одоо ингээд 5 сэжүүрээ тавал авчлаа штэ гэхлээ. Яах вэ? Ой, надад өгч. Одоо заач жоохон бодож байгаа гэдгийг харилт өгч. Харбараа. Бидэгний төдөө 100% биш баг маахгүй 100% биш баг 1000% байж чадна. Оо би цогтоо гэж хэлсэн биз дээ. Цогтоо байж тээ. Хамгийн ихтэй харуу зүгээс цогтоо байсан шүү дээ. Түшиг гэж мэдсэнгүй. Ихтэй туудаа төвөг дөөс гэж ингэсэн юм уу? За сайн уу. За баярын мэнд. Сайхан баярлж байна. Сайхан баярлж байна. Түшиг авах байна. Би зүгээр тааны зүгээр ярианд за түшиг юм байдаггүй таанастай зүгээр хариу нээсэн. Тэрнээс би цогтоод гэж бодож ирсэн. Одоо хараад цогтоод байгаа ч тэгж. Роол хараад яг өсний засалт хараа шууд мэдсэн те. Би бас тийг айгу гайхсан шүү дээ. Сүүлдэр харснаа өсний нар цогтоо. Яаж мэдтээ та нар миний тэгээд. Угаасахгүй бичлэгээрээ та угаасаа ийм үстэй. Аа нь ер нь бол жоохон хоёр тийш нь хуваад яа. Одоо арай нэг жижиглсэн байгаа юм. Яг үндсэн ус маань ер нь хоёр тийш хуваацсан байдیں۔ Одоо жоохон сайхан ах гэж жүжигсэхнээ ярьсан. Аас. Сайхан ах чинь ингэж үсээ ингэдэг байхгүй юу? Зөв. Хаяа гутлаа харуулсан. Гутлаа ёо. Зүгээр гутлаа харуулмаар санагдаад.
Одоо одон түмний шившиг бодож байгаа. Олон төрлийн шившиг болоод яах вэ? Ер нь ямар утгатай байх вэ? Наа чи манай одоо та нар ч хэдэн настай юм бэ? 8. Тийм бэ. Тэгэхээр аргагүй манай эсвэрсэн маань 8 жилийн өмнө Орк гэд хамгийн анхныхаа бүрэн хэмжээний уран сайхны кино хийжсэн байхгүй юу? Тэгэхээр та нар яг дөнгөж яг төржсэн болохоорс наадаас нь юу энэ лого нэрийг нь сайн мэдэхгүй байгаа. Бас тэгээд хүмүүс ер нь танаа уяхаа ер нь энэ Монгол Орк гэд арайх нь К үсэг нь монголоор хэлсэн байгаа сте. Ягаад OPK гэж уншаад байна? Ер нь юмыг ер нь жоохон англиар уншиж байна уу та нар? Тийм болохоорс агаанасаа сонсчоод Орк гэж ер нь дундуур нэг л удаа ярьсан. Бусад үед байн OPK гэхээр одоогийн хүүхдүүд ер нь дандаа ер нь их англиар уншдаг болцсон юм байна гэж бодлоо. Та нар яг анх яг ингээд хороо дэлхий дээр ирээд яг төрж байхад агаа нь Орк гэд хамгийн анхныхаа уран сайхны кино хийжсэн болохоор та бүхэн байна. Уран сайхны кино гэж ямар уран сайхны юу хэлдэг? Тийм биш чамаа бүр үсэж байх юм биш. Та ер нь цуглуулдаг. Агаа нь ер нь яхаа гадаадаар явахаараа зүгээр хөргөчний наалт их цуглуулдаг. Хөргөчний наалт цуглуулсан. Тэгээд хизэнээс эхэлж яасан. Ер нь нэг 4-5 жил болж байна уу. За тэгээд бас одоо хүүтэйгээ лего их цуглуулж байгаа. Таахгүй юу баг байхдаа ямар хичээл дуртай байсан бэ? Агаа нь бол математикт дуртай байсан. Бас тэгээд биеийн таймер, математик хоёрт бол тий биеийн таймер гоё тий. Хогод биеийн таймер шиг Google хүйс бурцаагаад шүү дээ. Хогод шүү. Агаа та хэдэн оноос байхгүй юу? YouTube ч хийсэн бэ? Агаа нь 2016 оноос хойш хийлээ. Одоо ингээ 10 жил 2 жил хийсэн биш. Хөө наа яг төвжсэн үү? Яа би 12 сарын харээсэн төрсөн да харна. 2016 онд би төвжсэн. сонир байгаас агаа нэг YouTube хийгээ 10 жил боллоо. Тэгэхээр та нар яг тэр үед бас хамгийн их мисвэсэм гарч ирж байхад та нар төрөөгүй байсан. Гэтэ одоо та нар гээ манай мисвэсэм мэддэг гэхээр надад айгу гоё байгаа байхгүй. Тэ? Би subscribe авч ирсэн. Тэр нөгөө нэг сайхан хооллороо гэдэг тэр бичлэгийг би өдөржингөө үзсэн шүү дээ. Тий тэр бичлэг мэдлэгч одоо та нарыг бараг төрөөг багт бид нар хийсэн бичлэг байгаа байхгүй тий. Яг Орк гэд уран сайхны кино хийж байхад бид нар хийжсэн байхгүй. За өөртөө гэсэн утастай та 6 Утастай. Би уулахгүй Type-C-ийн тайптай бүр. Redmi. Би бүр Samsung Galaxy-тэй. хизээ хамгийн анх хэдэн наснда та нар өөрөө гэсэн утастай болсон? 2 дугаар анги. 6 настайдаа юу? Би 6 настайдаа. Би 2 дугаар ангитай. Би 6 нас. 2 дугаар гэхэд 7 нас уу? Тийм. Аавын хуурчуулсыг авчихсан. Одоо ингээ та нарын хувьд би асууя л та утас авж байгаа нас чинь айгүй ихт вэ нөө эсвэл айгүй хожуу авчуу? Хожуу. Оод хэдэн наснда аваад гоё юм бэ утастай болоод? 6. 2 настайдаа уцаж оролдож чадах уу бас? Чадна шүү. Та нар өөрсдийнхөө 2 настай байсан үеэ сандаг уу? Сандаг. Би нэгээс 5 нас хүртэл Үлгийдүүлээд ингээд ээжийнхаа ингээ гар дээр үлгийдүүлээд ингээд байдаг үеэ сандаг уу? Зөвхөн сүү иддэг үеэ сандаг уу? сандаг. Би нэгээс 5 нас сурдаг. Би одоо тэрийг амар боддоо шүү ингээд бага байсан би ч одоо хүн дээшээ бүр том болно шүү дээ. Тэгэхээр хүн ингээд 6-7 настайгаас хойш үеэ санаад байдаг байхгүй юу? 2, 3, 4 мөрөө ер нь их хүмүүс сандаггүй. Та нар яг одоогийн байдлаар айгүй сайн санаж байгаа юу? Би санахгүй. Би нэгээс 4 хүсдэг. Би санахгүй. За уучлаарай. Би нэгээс 4-р анги. Чи 5 насаас хойш санахгүй. Тэгсмэртээ одоо 6-тай. Санамж ороод ганц. Одоо 7-тай юм уу? 2 жил болж байгаа юм байна те. Би бүхүстэн нэгээс 4 хүсдэг насаа бүр Энэ бас их сонин зүйл шүү дээ. Хүний тарих тэгэхээр яг ингээд яг нэг 5 маваасаа л ингэж яг ой санамжаа цоглуулж эхэлдэм бах та. Энэ ёсоо тайлэгдэшгүй те. Таны хүүхдийн баяраар авчихсан хамгийн гоё билүү юу вэ? Хүүхэд байхдаа яг бид нар нөгөө нэг амар хүлээж хүүхдийн баярыг аягүй хүлээдэг байсан л та. Агаа нэг олон ах агчтай байхгүй юу? Бид нар яг араасаа жагсаж зогсож жагаад ээжээс мөнгө авдаг байсан. Хүлээж яг энэ бэлэн мөнгө аваа. Тэгээ мөнгө аваад гадаа гараад яг хүснэ. Яг юу авдаг гэсэн юм? Тэр мөнгөөрөө юу тэгээд компьютер тоглоно. Яг бидний чи нөгөө нэг гэрт нөгөө нэг тоглох тийм компьютер байхгүйсэн болохоор яг нөгөө мөнгөөрөө PC тоглоно. Эсвэл найзуудтайгаа гараад ундаа аавна. Тэгээд явж хоошоороо идэнэ. Ер нь яг өөрийн гэсэн мөнгөтэй болоод яг энэ мөнгөөрөө юу авах вэ өөрөө шийднэ гэдэг яг тэр мэдрэмж хамгийн гоё билег байсан юм уу? Та нарын хувьд хамгийн гоё билег юу вэ 6 сарын 1-ний? За миний хувьд Зэвсэг. Хөтөл зэвсэг.
Ахайхан тэгсэн чи зүгээр хуушуур байдаг наас. Юм сонирн байгаа юм шүү тий. Найд би яг нөгөө нэг хамгийн гоё юм тэгвэл агаа нөгөө багаасаа яг 4 сайн найзтай өссөн байхгүй юу. Би тавуулаа яваад хамт хуушуураа аваад гоё нэг тоглоомны сүйдэр мөдөр тэр хуушуураа идэж суух нь гоё юм болоо. Одоо ингэ бодохоор Тэний хийж чаддаг хамгийн сайн. за ер нь яг миний хамгийн сайн хийж чаддаг зүйл юм уу? Ер нь зүйл Ажил чи бараг зүйлээр л битээ. тийм яг ажил хийж болно. Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол би өглөө ихцэрч чаддаг. Би нэг юм. Энэ айгүй хэцүүлээ одоо үед. Гэтэ би өглөө амар ихцэрч чаддаг. Агаа нь ягаад өглөө их тоосдог болсон бэ гэхээр баг байхад биднийг айгүй их сэрээдэг байсан л та. Ягаад ч юм өглөө 8 цаг болж байхад босоо суудсан байдаг байсан би ингээд. Тэгээ ингээ яг юу ихээ мэдэхгүй. Тэгээ би аачаар ягаад намаа ингээ их сэрээдэг байсан юм бол доо. Тэгээ манай аач нь өглөө миний хүүхдүүд их тосороо цайгаа оо тэгээ те манай октод маань гэрээ цэвэрлээрээ тэгээ гингүүт ягаад гингүүт би одоо нэг юм боддог байхгүй юу. Өглөө би 8 гээд босож чадж байгаа нь аав хоёр маань намаа ингээд өглөө их цэрээдэг нь хүн ер нь их цэрж ямар нэгэн зүйлийг хийж бүтээвэл амьдралд нь айгүй тийм сайнаар нөлөөлт юм байна гэдэг манай аав хоёр айгүй мэддэг байсан. Тийм болохоор бага хахад надад яг тэр үйлдэлээр зааж өгсөн болоо гэж боддог. Тэгээ ахынх нь бол хамгийн сайн хийж чаддаг зүйл бол их цэрэх. Энэ ихтэй яг одоо үед бол амар тийм чухал чадвар нэг амар тийм энгийн зүйл юм шиг мөртлөө. Тийм дээ баг бүх хүмүүсийн баг PUBG Mobile-ийн нөгөө бүх зүйл нь баг эрт босоо байдаг шүү дээ. Тийм ихтэй яг одоо үзэж байгаа манай өсвөр насны хүүхдүүд тэгээд ингээд залуучууд маань ирцэрч чаддаггүй бас хүмүүс байгаа. Гэтэ ер нь санаа зовлтгоо. Яагаад гэж хүн нөгөө нэг өөрийн гэсэн нэг хариуцлагатай ажилтай болоод өөрийн гэсэн нэг хариуцлага үүрээ те ямар нэгэн юм зоригтой болоод тэгэхээр хүн хүссэн үсээгөө өөрөө ирцэрч чаддээ. Тийм тэгэхээр ер нь одоо ирцэрч чаддаггүй байсан ч гэсэн ер нь яг зорилгоо олчих юм бол хүн ирцэрнэ. Агаахан хувьд хүүхдийн баяр амар гоё санагддаг шүү дээ. Яагаад тэгэхээр хүүхдийн баярын болдог үе нь их гоё. 6 сарын нэгэн хичээлээ амар хийж жагаад гадаа ингээд дулаардсан шүү дээ. Орой гадаа гарч хүүхд найзуудтайгаа тоглоно гэж бодно. Бас 6 сарын нэгэн болохоор хичээл амардаг. Бүхэл бүтэн 3 сар. Тэгэхээр энэ хүүхдийн баяр гэдэг баяр амар олон зүйлсийг айгу гоё зүйлсийг дагуулж ирдэж надад санагдаг. Одоо та нарын хүүхдийн баяраар хамгийн гоё зүйл юу вэ? Агаахан бодлоор одоо бага яг та нарын үед болохоор хичээл амрах, гадаад дулаарах, тэгээд бэлэг авах юм байна. За надад бол найзуудтайгаа өдөржингөө тоглох. Гоё тий. Ямар хичээл санаа зовхгүйгээр. За. Минийх ч тийм байна. Тэгэхэд яахгүй хамгийн сайн найзтайгаа тоглох хамгийн гоё шүү дээ. Зөв. За бусдангийнхаа манай охины хүүхдээ 6 сарын 1-ний хамгийн гоё зүйл нь юу вэ? Бэлэг авах. Бэлэг авах уу. За. Яа чиний юу? Миний хувьд Найзуудтайгаа бүхэл бүтэн нэг өдөржингөө тоглоно. Тэгвэл найзуудтайгаа онтойн хоцгоо дуудаад онтойноор өдөржингөө ирсэн дөө. Ирсэн. Найзуудтайгаа гадаа уулзсангуудаа онлайнаар уцаар тоглох уу? Үгүй нөгөө ходоос онлайнаар. 100 уцаараа найзуудтайгаа онлайнаар тоглох юм байна. Тийм ходоос Миний болохгүй юу? Хамтдаа нийлж яагаад яахаа ярилц тоглох. Бас. За чиний хувьд одоо яг 6 сарын 1-ний Яг 6 сарын 1-ний бол яг ингээд тэмдэглэж өнгөрөх нь хамгийн гоё. За тэгээд бас 6 хүүхдээс гоё ярилцлаа. Тэгээ агаагаа юу таагаагууд агаа нь яагаагүй шүү. Гомдоогүй шүү заяа санаа зовоолгүй шүү. Агаа нь албаар өөрийгөө таалахгүй тул өөр хүмүүс болж жүжиглсэн шүү. Заяа. Тэрнээс бод манайхаа хамгийн ихэнд бол цогтоо авах нь өсөн нас цогтоо авах нь гэж таасан те агаа танд үнэхээр бас баярлсан та нараас те дөнгөж 6-7 настай мөртлөө та нар тийм ухаантай хүнийг хараад зүгээр сүүдрээр таньж чадж байгаа гэж та зүгээр айгүй тийм ухаантай хүмүүс байгаа байхгүй хичээлээ сайн хийдэг хүмүүс юм байна. За тийм ээ. За тэгээ өнөөдөр бас натаас ингээд вау ямар гоё юм. Тэгээ өнөөдөр ингээ агаатагаас гоё яасан та бүхэндээ үнэхээр баярлалаа. Агаа нэгэд юу нөө хүмүүстэй гэж ажил ярьж явсаар байгаа тийм бас гармаар бас барьдаг болцсон юм байна. Агаа нь одоо л тэрийг бас анзаарч байна. За баярлалаа. За тэгээ бүгдээрээ гоё зогсож байгаагаар хамтдаа зураг авах болчих тийм ээ. За.
Магадгүй гэрмийн гэсээс өсөө ингэж цэцэн байж болно шүү дээ. Түшиг. Тэгээ париг зүсэн ч гэж болно шүү дээ. Хөөе бол нөгөө дууч гангаа. Монгол хүн байна. Гангаа юм уу түшиг хоёрын нэг нь энэ. Төв цугийн нэрлүүдийн ингээ хооронд нь холиод шилээ тайлцсан байж болно шүү дээ. Чи юу вэ? Гэтэ тэгсэн хүүхдэггүй шүү дээ. Сигэл өөрөглөг байхгүй шүү дээ. Манайха ямар ч гэсэн нэг санаа олчихлоо. Ер нь бол чихээ ингэснийг бодоход өөж магадгүй. За таашгүй би юу мэдэхгүй байна. Энд санаа. Амаа ингээд ингээд ерөөсөө яг зөв хүнийг таалгаж болохгүйгээд энэ ханны ард байгаа хүнийг хэлээд зөв хүнийг таалгаж болохгүй гэдгийгс байхгүй. Тэгээ би таалгаагүй. Йоо ямар зэм. Ийнахгүй манай полис зүгээр алж яах юм шүү дээ. Зүгээр бэлгээ авсан ч ваа гэлээсэн. Оо за энэ муу бодогч бүксэж үргэлж гэж байгаа. Яа биш ээ. Баярлалаа. Энийг зүгээр рекламадаад байсан. Гой. Энийг ахгүй юу? Манай боловсрол лидер арахгүй зарлал гэсэн ямар амттай бол гээд би бодоод байсан. Одоо ямар амтайг нь үзгээр хас. Зөө манайхаа энэ жинхэнэ төмсөөр хийсэн Лорент чипс. Ваа, тийм үү? Тийм үү? Энэ ихтэй амар том бак чипс. Би надад энэ 6 өдөр хийсэн. Би нэг өдөр 0.1 талаар нэг юм мэдээж явна шээ. Баяр юу хэдэлээ? Баяр амт юу гэдэг? Проект агш. Ийм аим гоо хараггүй энэ доктор гой тараг. Оо юу вэ? Сайн тарагтанд адилхан зүйл өгсөн юм биш үү? Хүүхэд явж байна. Лорент you play хоёр. Идүүлэхгүй юу? Энэ телевизээрхгүй юм уу зүгүүтээ дараа нахгүй. Нөгөө юу ивент итгэх чинь юу гэдгийг мэдчих байгаа юу? Энэ ивент чинь батад байна шүү дээ. Угаасаа. Аам шээ. Ивент итгэх чинь цугаах. Яп баяр.